16 дахь удаагийн одоо Улаанбаатар улс улсын кино наадмаар өөрийнхөө киног нээж байгаад маш их баяртай байна. Анх удаа одоо улс улсын кино наадмаар өөрийнхөө киног тэгээ бүр эх орондоо тийм Монголд гэж нээж байгаад маш их баяртай байна. За яг хөө миний хувь уран бүтээлчийн хувьд бол одоо өөрийнхөө тухайн ажиллаж байгаа уран бүтээл дээр ерөнхийдөө энэ одоо өнөөгийн нийгмийн болж битгэхгүй байгаа байдалтай одоо хүндөхстэй асуудал нэг одоо сэтгэлд эмзэглүүлдэг тэр зүйлэн тухай ерөнхийдөө тухайн уран бүтээлийн шингээхийг хичээж ажилладаг. Ялгаагүй бас нэг ажил кинонд бас л яг одоо өнөөгийн нийгмийн байгаа бодит төр төрөх бидний одоо хийсэн буруу сонголтын үр дүндээ бид нар хэрхэн одоо сонголтынхаа золиос олж байгаа тухай нэг юм бөөдхөн сумын нэг юм эдэн иргэдийн үйл явдлаар ерөнхийдөө Монголын өнөөгийн нийгмийн байдлыг ерөнхийдөө харуулахыг зорж одоо хийсэн одоо маань баг. За яг одоо нөгөө энэ гажууд кино болоод нөгөө итгээд гээд миний нөгөө анхны бие даасан кинонд ерөнхийдөө приквел буюу 2 дугаар ангийн өмнөх анги буюу одоо жишээ ариун бэмб итгээд киноны нөгөө 2 дахь киноны гол дүр одоо энэ хэрхэн ямар хүн байсан бэ гэдэг одоо талаар ерөнхийдөө энэ гажууд кино маань түүхээ өгүүлнэ. Тэгээд энэний араас одоо итгээд 2 гараад ерөнхийдөө энэ хүн ямар хүн болсон бэ гэдэг харагдана. За тэгээд Улаанбаатар кино наадманд одоо киногоо өгч өрсөлдүүлж байгаа бүх кино уран бүтээлчдтэй бүгдэнд амжилт хүсье. Цаашдаа бүр олон кино орох болтугай тий. Улаанбаатар кино наадманд бидний одоо нэг хүссэн хүлээдэг тийм хүлээлт үүсгдэг бүр юм гоё сайхан наадам болно гэдэгт итгэлтэй.